Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Манай ээж ганцаархнаа байж байгаа бурхан болсон юм шиг байдалтай байсан. Одоо хүртэл нэг ч хүн бидтэй уулзч холбогдож ийм зүйл болоо гэж. Тэгэхээр аль хэдийн нас барсан байхад байрлан ухаалцсан байна гэж залгсан гэсэн. Бүхэл бүтэн 40 минут 12-өөс 7 минутаас 43 минут гэдэг чинь биш 2 цаг 7 минутаас 2 цаг 47 минутанд бидэрлүүдийг залсан гэдэг байна. Та бүхэн саяны гарсан бичлэгийг ерөнхийд нь үзсэн баг. Facebook болон ихэнх мэдээллийн сайтаар Шинэ Тэнгэр газар хэмээх шашны урсгалтай холбоотой хохирогчдын хэвлэлийн баг хурал болон нийтлэл гарсан. Юуны түрүүнд эцэгхээ алдсан хохирогчдын агэрт гүн эмгэнэл илэрхийлээ. Миний хувьд эдгээр хүмүүсийн яриад байгаа Шинэ Тэнгэр газар хэмээх урсгалын талаар мэдээлэл хайж үзсэн ба олсон мэдээлэлээ та бүхэнд хүргэж байна. Юуны түрүүнд энэ шашны урсгалын талаар миний хувьд бол мэдэхгүй. Өмнө нь хэд хэдэн удаа сонсож байснаас нарийн мэдээлэл байхгүй. Тиймээс аль нэг талыг барьж мэдээлэл бэлтгэсэн зүйл огт байхгүй. За тэгээ мэдээлэлд оръё. Ухаан Шинэ Тэнгэр газар хэмээх шашны урсгалын талаар сүүлийн үеийн мэдээлэл хайгаад олсонгүй. Иймд 2020 оны үед гарч байсан нийтлээс оруулж байна. Шинэ Тэнгэр газар хэмээх урсгалыг үндэслэгч нь Ийм Анхи 1931 оны 9 сарын 15-нд Өмнөд Солонгост Гёнсон мужийн Кёнсон хэмээх газар төрсөн. 1950-ад онд болсон хоёр солонгосын данд оролцож байсан. Хуунийхэн талаар нарийн мэдээлэл огт байдаггүй юм байна. 1984 онд Шинжон Чи хэмээх сүмээ байгуулсан. Тус сүм нь Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулдаг христийн шашны урсгалуудын томоохон төлөөлөл юм а. 2014 оноос эхлэн 30 гаруй орн салбар нэгжээ нээж 230 гаруй мянган гишүүнтэй болсон. Америк нэгдсэн улсаас эхлээд Азийн орнуудад салбар нэгжээ байгуулжээ. Монгол улсад яг хизээ байгуулагдсан талаар нарийн мэдээлэл байхгүй байна. Миний мэдж байгаагаар манай хамаатны настай эгч 2018 оноос эхлэн ийм төрлийн урсгалуудад явж эхэлсэн. Гэхдээ яг Шинэ Тэнгэр газар хэмээх урсгал муу эсхийг сайн хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор энэ урсгал нь аль битэрт буюу 2015 оноос эхэлж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа болов уу гэж бодож байна. Манай хамаатны эгчдэр ажиглагдсан зүйл гэвэл өдөр бүр тухайн сургалтандаа явдаг. Сонирхоод тэр талаар нь асуухад бурхантай холбоотой зүйлс заадаг гэж хариулж байсан. Сургалт нь хизээ дуусах талаар асуухад тодорхой хариу өгдөггүй. Хуунийхээ хувьд надад мэдээж хардах хэрэг нь байгаа. Ийм тэдгээртэй төстэй шашны урсгалууд нь хүний оюун санааг сургалт нэртэйгээр хид хідэн үе шаттайгаар угаадаг юм болов уу гэсэн бодол тухайн үед бол төрж байсан. Одоо тэгээд сонсохны манай хамаатны эгч маань одоо хүртэл энэ сургалтандаа суудаг талаар сонсогддог. Энэ сургалт нь ковидын үед зогсоогүй онлайн байдлаар орж байсан. Тэгээд энэ ч юм уу эсвэл энэ урсгалтай төстэй хичнээн ийм шашны урсгал Монголд байгааг бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр одоо миний эргэн тойронд нэг хүн байгаа юм чинь мэдээж та бүхний эргэн тойрон ч гэсэндээ юмтай холбоотой олон хүн байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр иймэрхүү шашны урсгалд итгэгчдийн тоо бол Монгол улсад хэдэн 10 мянга, хэдэн 100 мянгач байх боломжтой юм байна гэж би ер нь бодож байна. За тэгээ буцаад Шинэ Тэнгэр газар хэмээх урсгалын талаарх мэдээлэлд орё. Ийм Анхийг нь өөрийгөө дахин төрсөн Есүс хэмээн нэрлэдэг. Өөрт нь итгэсэн хүмүүс нь дэлхийг сүнэх үед аврагдана хэмээн номлодог. Тэрээр мөн дэлхийн сүнэх хугацаа нь удахгүй ирэх талаар номлолдод дурддаг байна. Тухайн сүмийн хөрөнгө нь бол 2020 оны байдлаар 400 сая орчим доллар. Өөрийнх нь жилийнх нь орлого бол 1-5 сая долларын хавцаа эргэлддэг юм байна. Номлолоо болохоор сургалт гэж үздэг. Тэгээд сургалтыг нь одоогоор төгссөн хүн бол 2020 оны байдлаар 100 мянга гаруй төгсөж байгаа юм байна. Ийм анхны бол одоо хүртэл 2020 он хүртэл 89 наслахтай аль биесээр гэрлэж үр хөвгттэй болж байгаагүй. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бичлэгний доор байрлах их сурвалж хэсэгт байрсан линктээр даран орж сонирхох боломжтой. За тэгээд Монгол улсын үндсэн хууль заасанчлан шашин шүтэх, эс шүтэх эрх нь та бүхний сонголт билээ.